Өнөөдөр бол 9 сарын 28 миний FSJ хийх газраас штраг маань буюу гэрээ маань ирээд тэгээд би гар үсгээ зурсан. Тэгээд уншиж танилцсан. Тэгээд маргааш апныхаа буцаагаад явуулна. Өчигдөр миний гэрээ ирсэн. Тэгээд одоо би гэрээгээ шууд тавьж өгөхөөр. Ингээ бас юу болт юм уу санаатай гэж байна. Хай. За. Бүгдээрээ сайн уу? Би одоо явах чинь ер нь л яг нэг цагийн дараа явах чинь. Тэгээд юу юм бэлдсэн. Өмнөх бичлэг дээрээ тань мэдээ. Одоо зүгээр чекин хийгээд тэгээд өглөө яах вэ? Айлхаа ихнэрээр хургууллаад Кобленцийн Hauptbahnhof дээр ирсэн. Цуугаа үлээж. Тэгээд очиод бичээрээ. Тэгээд зурагнууд явуулаарэ. Эпизод ч ямар байна хэлээрээ гээд тэгээд явлаа. За тэгээд дараагийнхаа зам дээр уулзцгаая. Цуг хоцорсон. 40 минут. Ингээд төөрч явж байгаа улсын замын ингээд буцаа санахад тэр санагддаг. За ингээд чихнээсээ нүүж гинэ. Чихнээсээ ингээд бүх юм хэллээ. За одоо аль тэрэндээ суудсан явж гин. Энд ингээд судлалын дээр номер дээр нь ханаас хавтлагын нөгөө хүмүүсийн захиалсан юу байгаа. Тэгээ би судал захиалаагүй. Гэхдээ захиалсан байсан. За тэгээд удахгүй. За халлоо ингээд шинэхэн гэрт минь тавтай мэрэл. За юмнуудаа янзлж да тэгээд нэг мөсөн гоё юу хийдэл
бүгдээрээ түр баяртай. За би шинэ байранда нүгэд ирсэн. Тэгээд яг гоё тогтсныхаа дараа л ер нь юу хий? Хам тавар хий. Тэгээд ямартай хүнтэй цуг биш ганцаараа. Тэгээд яг хажуу тал дээрээ миний FS-д хийж байгаа газар бол нэлээд том групп байхгүй юу? Доор 4 байгууллагатай. Тэгээд нэг байгууллага нь яг миний энэ хажууд байгаа. Тэгээд би байранда юм ганцаараа FS хийж байгаа. FS ядларын тэгээ утлаа бусад FS ядларын болохоор ингээд хоёр клиникт хоёроо байгаа. Тэгээд би сүүлд ингээд нөгөө эхэлж байгаа учраас энд ганцаар амьдарч байгаа. Тэгээд ер нь ажгүй юм нэг өрөө гэх юм уу? Энэ голоороо тусгаарлалцсан хамтай гэхдээ хаалга байхгүй нэг тийм хоёр өрөөч гэх юм уу? Нэг тийм жижигхэн айгу хөөрхөн вононгод амьдарч байгаа. За тэгээд маргааш би нэрийнхаа хотоор яваад гоё бичлэгийн тэгээд за тамиртай ч болтол бүгдээ төр баяртай.